Эзэн доторх эрч хүчээр дүүрэн байна уу? Хажууд байгаа найзууд нь ер нь дайжгүй ах шиг байна уу? Өнөөдөр угаасаа нөгөө цуглаан даяараа хоцорсон юм чинь сайхан амарсан байх гэж бодож байна. Бүгдээрээ сайхан унтсан байна. Эвэл урч чуулганыхаа бүхий л он жил цаг хугацааг харахаар эзэнд талархахгүй байхын арга байдаггүй. Ямар гайхамшигтай тэр нэгүсэнгүү, ямар гайхамшигтай тэр дүүрэн замаар бидний хөтлөн дагуулсан юм бэ гэж. Амен. Энэ бүхий л цаг хугацаанд дотор эзэн биднийг нэг зүйл дотор холбосон байдаг. Энэ бол Христ итгэл дотор. Амен. Христийн тусаар бид нар нэг болсон. Христийн тусаар бид нар ойр болсон. Амен. Бид нар ер нь л зарим талаараа хоорондоо их өөр хүмүүс л яг нөгөө хүн хүнээр нь ингээд детальчлаад харах юм бол бид нар өөр хоорондоо айгүй өөр зүйлсүүд байгаа тийм. Таалагддаг зүйлс, таалагдахгүй зүйлстэй зан характер, за аж амьдрал бүхий л авьяас билэг бүх талбар дээр бид нар өөрсдөө өөр. Гэхдээ л эзэн биднийг өөрийн дотор нэг болгосон юм аа. Тэр эзэн биднийг нэгэн гэр бүл болгосон юм. Аль хэдийн бид ер нь бол бие биенээсээ нөлөөлөл авсан байдаг. Бие биенээсээ аль хэдийн нөлөөлөл авахаас ч аргагүй. Ийм нөхцөл байдал дотор бид нар итгэлээс итгэлд Христ рүү хамтдаа өсгөөж гинэ гэж харж байна. Амен. Энэ бол Бурхны хүсэл төлөвлөгөө. Энэ бол тэр эзний гайхамшигтай нэг хүсэлээр явагдаж байгаа. Бидэнд өгж байгаа. Түүний ирээл ерөөл юм аа гэж томилж байна. Амен. Бид бие биенээсээ хамаарахгүй гэж хичээсэн ч бид нар бие биенээсээ нөлөөлөхгүй гэж бодсон ч аль хэдийн нөлөө авсан байна. Намайг ер нь жоохон байхаас л энэ хөгшин юм шиг гэж намайг хэлдэг байсан хүмүүс. Энэ стаа хөгшин юм шиг гар юм аа. Өвөөгөө дуурайцсан. Ер нь бол хэнийг дуурайх вэ тийм. Багасаа өвөтөх ус. Тэгээд өссөн үсээгөө маш их нөлөөллүүдийг авч ирсэн. Тэр дотроо ер нь хөгшин үнтэй ойрхон адилхан гэдгээрээ намайг ер нь их өглөө гэж хүмүүс хэлж ирсэн. Чи ямар их өглөө юм бэ? Хөгшин шиг юм болчих юм дээ. Манай пүүжи ахлагч маань бас намайг хэлдэг л дээ. Яа юм манаас өөрөөсөө яа гэдэг настай хүн шиг. Энэ тийгээр айл хийсээд сүтэ цагийг уугаад дуусчихаар бас яг тэгж хэлдэг байхгүй. Өстой нэг хөгшин шиг нөхөр юм аа. Тэгээ багасаа тэр хүнтэй ингээд хамтдаа амьдрахаас өөр аргагүй байсан. Надад сонголт байгаагүй. Тийм учраас маш их нөлөөллийг авсан. Бид ч гэсэн мөн адил бие биенээсээ маш их нөлөөллүүдийг өөрийн ирэхгүй бас нэг л мэдхэд нэг юм зүйлсүүдэд бид нөлөөлөл авч байгаа. Тэгэхээр Бурхан бидэрт яг өөр хоорондоо бидийг юугаар өөр хоорондоо нөлөөлөөсэй гэж хүсдэг юм бэ гэхээр энэ бол итгэлийн амьдрал. Бид нар бие биенийхээ итгэлийг урамшуулдаг, бид нар бие биенийхээ итгэлийг босгодог, бид нар бие биенийхээ итгэлийг өсгөдөг байгаасаа. Тэгээд эзэн бидийг хамтдаа алхаасаа гэж хүсдэг. Амен. Цуглаанд ирээд хин нэгнийг хараад тэ нөлөөлөл аваад за хүндлээд тэгж Христээр ирсэн зөндөө хүмүүс байдаг. Ямар гайхамшигтай үйлчлдэг хүн, ямар гайхамшигтай итгэдэг хүн, ямар мундаг залбирдаг хүн юм бэ гэх мэтчлээ. Ингээ бид нар бие биенийхээ хараад ер нь юм халуун дулаавар амьсгал дотроо бид нар бас нөлөөлөл авч ирсэн. Айгүй хурдан бие биенийхээ босгосон ийм тохиолдол зөндөө байдаг. Ер нь ч энэ зөв юм. Мэдээж бид нэг зүйлийг Библийн теологи талаас нь итгэлтэй хэлж чадна. Хүний ганцхан эзэн л өөрчилж чадна гэж. Хүний ганцхан эзэн л өөрчилж чадна. Эзэн биднийг өөрчилдөг маш олон арга замууд байна. Энэ бол бид өөр хоорондоо нэг нэгнийхээ итгэлээр өсөх, нэг нэгнийхээ урамшуулал, нэг нэгнийхээ халамжаар, нэг нэгнийхээ эерэг сайн нөлөөллөөр өсөөсэй гэж эзэн биднийг хүсдэг. Амен. Өнөөдөр эзнээс өгөгдсөн ишлэлийг би та бүхэнд уншиж өгье. 1-р Тесалоникийн 3-р бүлгийн 6-аас 13-р ишлэл. Тэгээд та бүхэн Библиэд дагуулад хараарай. Би уншиж өгье. Энд ингэж хэлсэн. Харин Тимот сая
та нараас ирээд итгэл болон хайрын чин талаар та нар биднийг үргэлж сайнаар дурсдаг ба бид та нарыг харгасан гэдэг шиг та нар ч мөн биднийг тийм хүсдэг гэсэн сайн мэдээг дуулгав. Тиймээс ах トゥ нараа та нарын итгэлээр бид бүх гачигдал зовлон дотроо та нараар тайтгарав. Хэрв та нар эзний дотор бат зогсвоос идүүгээ бид амьд байна. Бурхныхаа өмнө та нараар баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь ямар талархлыг бид Бурханд та нарын төлөө өргөж чадах вэ? Бид та нарын царайг харж итгэлд чинь дутагдж буй дүүргсэн гэж өдөр шөнөгүй үлэмжих залбирч байна. Бидний Бурхан бөгөөд эцэг өөрөө болон бидний эзэн Иесус та нар дээр очих замыг маань заах болтугай. Бид та нарын төлөө адил эзэн та нарыг бие биенээ болон бүгдийг гисэн хайранд өсгөн бэлхуулах болтугай. Ингэснээр эзэн Иесус маань бүх ариун хүнтэйгээ хамт ирэхэд бидний Бурхан бөгөөд эцгийн өмнө тэр та нарын зүрхийг ариун чанар дор гим зэмгүй гэж баталнаа гэж хэлж байна. Амен. Тесалоник чуулганыг Паул тарьсан гэж бид мэдсэн тийм ээ. Хамгийн эхлээд Паулын тарьсан тэр чуулган юу вэ? Төрөвчийн сургаал дээр би хэлсэн. Филиппой чуулган. Хамгийн эхлээд Паулын тарьсан чуулган Филиппой чуулган. Дараа нь Паул Тесалоник чуулганыг тарьсан тийм ээ. Яг л тэр өөр хоорондынхоо итгэлээр босч ирсэнтэй адилхан Паул Филиппой чуулганыг тариад тэндээс маш их хэрч хүчийг аваад Тесалоник чуулганыг дахин тарьсан. Тэгээд тийчээ юдизм юдэчүүдийн хавчлагаас болоод Паул тэндээс дүр холцсон гэж хэлсэн тийм ээ. Тэгээд энэ үедээ Паул зүрх сэтгэлийнхаа гүн өчлийг өчөж байгаа. Би та нар дээр дахин очимоор байна. Христ доторх итгэлээ та нар сахиж гин үү? Эзнийг яг зөв ойлгосон уу? Тэгээ одоо бид нэг сайн мэдээний үн цэнийг бид нар мэдэн шүү дээ. Сайн мэдээг. Яг сайн мэдээг та нарыг хүлээж авсан уу гэдэг талаар би маш их сэтгэл зовж байна. Тэгээд та нар дээр очимоор байгаа боловч чи яалаа? Муу сүнс намайг хоригдсан. Бэрхшээл саад байсан гэж хэлсэн. Тэгээ Паул тэдэрлүү хэнийг илгээсэн байна вэ гэхээр тэ бодит нөхцөл байдлыг мэдчих хүнд бол Паул тэдэрлүү Тимотиг илгээсэн. Тимотиг илгээсэн. Тэгээ Тимот гэдэг нь хин юм бэ? Би та бүхэнд Тимот номын 2 захидлыг Паул Тимот бичсэн байдаг. Тэгэхээр 1-р Тимот номын эхний мэдлэгээ хэсгийг би та нарт уншиж байна. Энд ингэж хэлсэн. Бидний аврагч Бурхан ба бидний найдвар Христ Есүсийн тушаалаар Христ Есүсийн илч болсон Паул би итгэл доторх миний жинхэнэ хүүхэд Тимотод эцэг Бурхан ба бидний эзэн Христ Есүсээс нэгүсэл өршөөл амар амгалан байгээ гэж хэлсэн. Тимот гэж хин бэ? Итгэл доторх Паулын жинхэнэ хүүхэд гэж хэлсэн. Тэгээд хүмүүс заримдаа ингэж ойлгодог те. Паул бол Тимоти аав юм байна гэж байна. Махан биеэр бол биш. Библиэлд маш тодорхой хэлсэн нь бол энэ итгэл дотроо гэж хэлсэн. Тимот бол Паулын итгэлийн хүүхэд байсан. Зарим нэг чуулганууд яг энэ хэсгийг онцлоод тэгдэм үү яа. Тэг хоорондоо энэ үгээр аягүй их ярилцдаг. Тэ? Миний сүнсний ээж. Сайн мэдээд тараасан юм тэ. Миний сүнсний ээж. Миний итгэлийн аав гэл. Тэр нь өөрсөнд нь аягүй гоё сонсогдоод тэр мэдрэмжээрээ би бинийгаа босгодог бол ямар ч асуудал байхгүй. Бид энэ чинь ямар сонио хоорондоо ярилцгааж идэм бэ хэлэх шаардлага. Тэгээ бид ч гэсэн ер нь итгэлийн ээж аав нар бас хоорондоо байгаа бахаа гэж бодож байна. Цуглаанд анх хаалгаар орж ирэхэд л биднийг үлгийд бүхтэж аваал тийм ээ. Суулгаал, танилцаал, эзний сайн мэдээг тараагаал, халамжлаал, уцсаар яриад ингэжсэн хүмүүс бидэрт байдаг уу? Маш их байдаг, маш их нөлөө авсан. Үнэхээр Тимот нь Паулын итгэлийг даасан яг тэр Паулын тэр сайн мэдээг хүлээн аваад Бурхантай уулзсан маш их үр жимстэй нэг юм байсан. Тэр ч утгаараа Паул Тимотиг Тесалоник чуулганд илгээсэн. За чи очиод нөхцөл байдлыг үзчихье гэж. Тимот ямар мэдээг авчирсан бэ? Маш баяртай сайн мэдээг авчирсан тийм үү? Хол байгаа учраас одоо өнөөгийн шиг шууд нэг утсаар яриад мэдэх боломжгүй шүү дээ. За одоо баян онгорлоо бид нар яриад. За танаа чуулга яаж юм? Хүмүүс нь хэр өсөж чинь. Тэгээ зүгээр үү, дайжгүй юу, тусламж хэрэгтэй өнө бид нар эндээс яг уу ойрын хугацаанд яваад очих уу, яах вэ, ийх үү гэдэг яриад тухайн үед бол байхгүй шүү дээ. Ямар ч хэлсэн эзний сайн мэдээг тараасан тийж нэг чуулган болсон. Тэгээд тэндээс гараад явсан ба. Залбирал дотроо л тэ эзэнтэй өнгөрөх цаг хугацаа дотроо л тэр чуулганы талаар төсөөлж санаа зовж өгч. Яг тодорхой мэдээлэл байхгүй.
Тэгээ Тимотиг илгээсэн. Яг энэ мэдээг дуулах бол Паул маш их хэрч хүч байсан. Тэр сэтгэл зүйг ч гэсэн бид өнөөдөр энэ үгэн дотроос харж байгаа. 6 дугаар ишлээс. Харин Тимот сая та нараас ирээд итгэл болон хайрын чин талаар та нар биднийг үргэлж сайнаар дурсдаг ба бид та нарыг харгасан гэдэг шиг та нар ч мөн биднийг тийм хүсдэг гэсэн сайн мэдээг дуулгаваа гэж хэлсэн. Амен. Ямар гайхамшигтай Бурхны ажил. Ямар гайхамшигтай Бурхны үр жимс. Паул яг тэдэрт яг ямар сайн мэдээг дуулгаваа. Би эндээс нэг зүйлийг тодорхой хэлж чадчих. Эзний яг тэр чухал үннийг Тесалоник чуулганыханд Паул ярьж чаджээ. Паул Тесалоник чуулганыханд очиод зүгээр нэг заримдаа бид нар нэг сайн мэдээ ярихдаа нэг айгу гоё чами юм ярих хүсдэг шүү дээ. Ингээл өөрийнхөө амар гоё гэрчлэг ярил. Эсвэл бид нар нэг сайн мэдээ ярихдаа бусдын гэрчлэг хүмүүст ярих гад байдаг те. Манай тэр вэ шүү дээ те. Эзэн дэлхийд ингээд ингэсэн чинь бүр ингэсэн байлээ. Ямар гайхамшигтай юм бэ? Заримдаа өөрийнх нь гэрчлэл биш те. Бид нар сайн мэдээг бусдад хуваалцахдаа нэг юм реклам хэрэглэх гэдэг. Өөстэй ингэсэн тэгсэн ийм штэ тийм штэ. Яг үнэндээ сайн мэдээ бол реклам биш. Энэ бол яг эзний үнэн. Бодит Христ бидний төлөө заргалмай дээр цовлогдсон нас урсан юм аа. Бид гэмтэй учраас түүний цусаар аврагдсан юм аа гэдэг энэ үнэн л байгаа. Сайн мэдээ энэ дотор шиж. Тэр энэ чи эргээд харахаар Тесалоник чуулганыханд үр жимс байгаа юу? Байна. Ямар үр жимс? Итгэл болон хайрын чин талаар гэж хэлсэн. Итгэл болоод хайрын чин талаар. Тэнд итгэлийг үлдээсэн. Тэнд эзний хайрыг бас үлдээсэн. Хийсэн маш гайхамшигтай нөлөөлөл бол юу вэ? Энэ гэж харж. Паул тэдэнд л санаа зовниж тэ хүсэж хүлээж уулзахыг тэмүүлж хэлсэн шиг тэд ч мөн яг тэр зүрхсэтгэлээр яаж исэн гэж юм. Хүсэж исэн, догдолж исэн, дахиж уулзах мөчөө хүлээж исэн гэж хэлж. Тэгээ биднийг босгон байгуулдаг нь юу вэ? Энэ бол Христийн яг үнэн сайн мэдээ юм аа. Амен. Бусдыг итгүүлдэг нь яг юу юм бэ? Энэ бол яг Христийн тэр үнэн сайн мэдээ юм аа. Амен. Элдв хангай хачир гой сайхан хиллэг агуу гэрчлэлүүд тэг хин нэгний гэрчлэлүүд биш. Энэ бол яг зөвхөн Христийг хэлэх. Яг эзэн бол ийм сайн нэг юм аа гэдгийг дуулах. Энэ бол яг жинхэнэ сайн мэдээ юм аа гэж харж байна. Амен. Энэ бол нөлөөлөх чадвар. Сайн мэдээний дотор бус нөлөөлөх чадвар байдаг. Итгэлээс итгэлд хүргэх чадвар байдаг. Итгэлийн ахын дүүсэр бид өөр хоорондоо нөлөөлж эндээс нь үр жимс бий болж байгаа бол энэ бол Христ доторх үнэн юм аа гэж би та бүгд гэрчилж. Амен. Эвэл орч чуулганыг эзэн бий болгосон. Эвэл орч чуулганыг эзэн тарьсан. Эвэл орч чуулганыг эзэн өөрөө төлөвлөсөн. Өнөөдөр хүртэл тэр өөрийн гайхамшигтай замаараа биднийг өдөртөн жолооцсон. Бид бол нэг гэр бүл, бид нэг итгэл дотор хамтдаа өсөж байгаа гайхамшигтай хамт олон юм шүү гэж би та бүхнийгаа уриалан урамшуулж байна. Амен. Би та бүхэнд үргэлжлүүлээд 7-оос 9 дугаар ишлэгийг дахин уншиж өгье. Энэ чинь шээс. Тиймээс ах トゥ нараа та нарын итгэлээр бид бүх гачигдал зовлон дотроо та нараар тайтгарав. Хэрв та нар эзний дотор бат зогсоос идүүгээ бид амьд байна. Бурхныхаа өмнө та нараар баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь ямар талархлыг бид Бурханд та нарын төлөө өргөж чадах юм бэ гэж хэлж. Энд чи юуны тухай Паул ярьж байгааг гэхээр хүлээлтээс ч илүү үр дүн эзэн бидэнд өгд юм аа. Хүлээлтээс илүү үр дүн. Бид нар тархиндаа нэг зүйлийг ер нь бодож төсөөлж төлөвлөдөг тийм ээ. За нэг юм байх болно, тийм байх болно гэж. Яг энэ хүлээлтээс илүү үр дүн надад хаана хамгийн их мэдрэгддэг гэхээр энэ бол авралын зарын аялал байдаг. Бид нар баг болоод хамтдаа залбираад гээд төлөвлөөд бэлдээд очдөг баг. Ямар нэгэн төсөөлөл бидэд хэрэгтэй байдаг те. За очиад яах болоо. За хитэн хүн ирэх болоо гэж. Тэгээд тэр төсөөлөл хаанаас бий болдог вэ гэхээр яг урд өмнө бид нар илгээгдэжсэн газрууд, урд өмнө те урдны жил нь очисон байсан тэр газар энэ тэрэ бүх хамааралтайгаар бидний тусаар бодогддог байна. За ер нь энэ жил ингэх бах та нэг. Ер нь хөвчлэн дандаа хүүхдүүд ирдэг те. За хүүхдүүд л ирэх бах та. За ингэх бах та тэгэх. Тэгээ бид нар залбираад идэв. Яг авралын зарын аялал яг төгсөөд тэр төгсгөлийн тэр орой бид нар яг дүгнээд залбираад эзнийг гэрчилж явах үед эзэн бидэрт төсөөллөөс ч илүү тэ хүлээлтээс ч илүү тэр үр дүн өгд юм байна гэдэг бид нар гэрчилдэг байна. Амен.
Бидний эзэн бол яг ийм бурхан. Ямар үед тэр бидэнд хүлээлтээс илүү өгд юм бэ гэхээр үргэлжлүүлэн бид нар эзэн дотор байсаар байх тэр мөчд. Сайн мэдээг амьдралдаа байлгаж Христийг харж байгаа тэр мөчд хүлээлтээс илүү эзэн бидэнд өгд юм аа. Амен. Энд чи Паулийн зүрх сэтгэлээр би та бүхнийг дахиад нэг сонсоосоо гэж хүсэн. Энд чи бас хамт гарч байгаа бох те 7 дугаар ишлээс. Тиймээс ах トゥ нараа та нарын итгэлээр бид бүх гачигдал зовлон дотроо та нараар тайтгарв. Хэрв та нар эзний дотор бат цогсоос идүүгээ бид бүр амьд байх юм аа. Бурхныхоо өмнө та нараар баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь ямар талархлыг бид бурханд та нарын төлөө өргөж чадах юм бэ гэж хэлсэн. Та нарын итгэлээр бүх гачигдал зовлон тайтгарва. Та нарын итгэлээр гэж хэлсэн. Бид бие биенийхээ итгэлээр бүхий л гачигдал зовлонгоос бид нар тайтгарах, бид нар чөлөөлөгдөх боломжтой юм аа. Амен. Чуулганд хүнд ч хэрэггүй итгэж гэж байдаг. Чуулганд гадуурхагдсан, орхигдсан хэн нэгэн гэж байхгүй. Эзэн чуулганыг бүхэлд нь хайрладаг. Амен. Бид бие биенээ анзаарлаггүй, бид нар бие биенийгээ албаар хүрээллээсээ түлхэх тохиолдол хизээч байхгүй. Энийг гаргахгүй байх гэж бодож байна. Зүгээр заримдаа бид нар үл ойлголцдог, тийм ээ? Ямар нэгэн асуудал дээр бид нар үл ойлголцоод хоорондоо нэг 2-7 хоног дуурахгүй байх асуудал байна. Гэтэ одоо ч дуурахгүй байгаа хүмүүс байна уу? Гайгүй үстэй та нар харилцаа. Бид бол Христ дотор бие биенийхээ итгэлээр тайтгарч босгон байгуулагдсан бол эзнэр сонгогдсон итгэлийн гэр бүл юм аа гэж харж. Тэр ч утгаараа бид уулзах болгондоо урамшдаг. Уулзах болгондоо бидний итгэл өссөн байдаг. Та нар анзаардаг уу? Бид нар уулзаал салахад итгэл өссөн байдаг. Эцсийн бүлгийн цугларалтаас энэ бүр амар харагддаг шүү. Эцсийн бүлгээ ингээл хийхгүй ангууд ер нь л ингээл нэг юм замхраал, тийм ээ, сарнаал, харилцаа бүдгрээл явцдаг. Эцсийн бүлгээ хийхгүй байна гэдэг бол ер нь бол их том ялагдал тий. Хүсэх зүйл биш байдаг. Эргүүлээд бид нар эцсийн бүлгээ хийгээд эхлэх мөчд тэр дотор бид нар ямар их өсөл байдг вэ гэдэг та нар ер нь анзаардаг баг. Тийм учраас эцсийн бүлэг хийх нь чухал байдаг, тийм үү? Эцсийн бүлэг маш их хэрэгтэй байдаг. Эцсийн бүлэг дотроос тэнцээ хин нэгэнд маань бидний залбирал хэрэгтэй байгаа юм байна гэдгийг эзэн бидэд харуулж өгдөг. Эцсийн бүлэг дээр бид нар бие биенээсээ санаа зовхгүй ярьдаг. Ийм байна, тийм байна. Тэр ер нь залуу гэр бүлийн амьдрал ер нь айгүй хүчлээ байдаг шин. Манай залуу гэр бүлийн эсвэлийг хоорондоо ярьж байгаа юмнууд бүр өстэй яг адилхан. Өстэй яг таардаг бүр хоорондоо. Хинэн ч хинийхээ зовлог бүр ойлгохгүй байхын аргагүй бүр ингэж яг таардаг те. Яг манай гэр бүлийн манай ингээд эсийн бүлгийн гишүүд ингээд харах нь бол ер нь за нэг байртай болчихсон. За ингэж хийсэн. Яг адилхан юмуд ярьж. Тэр ч утгаараа бүр ингээд нийцээд таарад бие биенийгээ бүртээ бүр бүр шимширч ойлгож байгаа шүү дээ. Үгүй нэр ямар хэцүү байдаг үлээ нэрээ те. Үр хөвгттэй ингээд нэлэх хөвгтүүдтэй 2-3 нэлэх хөвгттэй байгаа шүү дээ. Одоо энэ залуу гэр бүлд чи. Айгу ажилтай мундаг байна. Тэгэл ингээд эсийн бүлэг хийгээл гээ хаалгаар гараад баяртай гэж байгаа тэр царай бол ялцсан царайнууд байгаа те. Ер нь эсийн бүлэгтээ очихоор та нар ялцсан мэдрэмж авдаг уу? Чи бурхны төлөвлөгөө байхгүй. Чи бие биенээрээ бид нар босгон байгуулагдаж байгаа нэг хэлбэр л дээ. Тэр ч утгаараа нэг юм үг байгаа шүү дээ. Ганц юу лээ? Айл болдгоо гал болдгоо гэдэг нэг зөвлөл байгаа шүү дээ. Итгэл бас яг үүнтэй адилхан. Библиэр хэлсэн байдаг. Та нар бусдын зуршил болсон шиг хамтран цогцохоо амралтгүйгээр харин тэр өдөр ирэхийг мэдэх тусмаа та нар илүү хамтдаа бай гэдэг талаар эзэн хэлж. Бүтэн өдрөл бид нар ингээд хамтдаа байгаа нь үнэндээ хангалттай биш. Би далигаад нэг юм тавираалъя те. Эсийн бүлгээ хийцгээгээрээ. Эсийн бүлэгтээ хамрагдцгаагаарай. Тийм ээ? Эсийн бүлэгтээ бас шинэ хүмүүс авчираарай гэж би та бүхнийг уриалж гişэ заяа. Эсийн бүлгээ хамтдаа хийгээд. Бид итгэлээс итгэлд бид өөр хооронд энэ нөхөрлөл дотроо бид эзнэр улам илүү өрөөгдөх болно. Амен.
Бурхныхаа өмнө та нараар баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь ямар талархлыг бид Бурханд та нарын төлөө өргөж чадах юм бэ гэж. Хүлээлтээс илүү ихийг эзэн бидэнд өгөх мөчид бидний зүрх сэтгэл яг ямар байдаг вэ? Бүр ингээд халаад ингээд бэлхчихийдэг. Ингээд бүр ингээд цаанаасаа ингээд ундарч идэг тийм ээ. Юу ярих вэ эзэн минь одоо тий? Танд одоо хэлэгч үг алга та. Миний юм уу талархал одоо энэ таны энэ хөрөөлийн хажууд юу вэ гэж хэлж байна гэсэн. Танаас ямар ч хариу нэхгүй ирдэг энэ их нэгүсэл. Ямар ч болцолгүй ирдэг танаас ирдэг энэ хайр. Үүний төлөө бид нар ер нь юу ярих вэ эзэн? Ийм бэлхэн дүрэн амьдралаар та бүхэн амьдраарай. Эзэн яагаад өргөлөөр бидийг та нар намайг шалга гэж хэлсэн байдаг. Үндэ бид нар эзнийг шалгаад, эзнийг сориод, түүнийг ажаад, хүлээгээд их шаардлагагүй. Библи маш тодорхой хэлдэг. Гой тэгвэл та нарт өгөгдөнө гэж хэлсэн. Амен. Хай тэгвэл та нар олно. Тогш тэгвэл юу гэж хэлсэн? Та нар нэгдэх болно гэж хэлсэн. Эзэн өшөө гайхамшигтай замаар биднийг үргэлжлүүлэн тэр итгэл дотор минь биднийг өдөрдөн жолоодохыг хүсэж байна. Итгэлийн ахын дүүснараа та нар бэлэн үү? Эзэн гайхамшигтай эзэн сайн мэдээний номууд дотор олон гайхамшигуудыг хийсэн байдаг. Тэр усыг дарс болгосноос ахуулаад тэр лазерыг хүртэл амьлуулдаг тий. Маш олон гайхамшиг. Тухайн үед хүмүүс ямар ч үсэ энэ хүн их л мундаг юм байна гэж харж ирсэн. Ямар ч үсэ энэ хүн бол тэгээ одоо Бурханаас ирсэн нэг юм байна гэж тэд итгэж ирсэн. Эзэн тэдэрт олон гайхамшигуудыг үзүүлж ирсэн. Эзэн тэр загламаа өөд өргөгдөхдөө загламаагаас амьлаад тэгээ тэр дахин дээш өргөгдөхдөө юу хийсэн байдг вэ гэхээр миний энэ дэлхий дээр үйлснээс илүү олон гайхамшигуудыг та нар үлдэх болно гэж хэлсэн. Амен. Бидний эзнийг хийсэн тэр гайхамшигудаас өшөө илүү зүйлийг хийн гэж та нар үлдэх болно гэсэн. Бид нар хамтдаа байгаад бид нар итгэл дотроо хүчтэй байх юм бол өшөө олон гайхамшигуудыг бид нар хийж чадна гэж эзэн бидэрт амласан. Бид нар одоо мартцсан юм шүү дээ эзний гайхамшигтай амлалтыг тийм ээ. Итгэлийн ахын дүүснэр та биднийг бүгднийг нь эзэн хамтд нь өсгөж тэр Христ рүү өөрлөгөө бидний өдөртний чиглүүлж байна ах дүүснараа. Амен. Үргэлжлүүлээд 10-аас 13 дугаар эшлэгийг би та нарт уншиж. Бид та нарын царайг харж итгэлд чинь дутагдж дүрггсэн гэж өдөр шөнөгүй үлэмжих залбирч байна. Бидний бурхан бөгөөд эцэг өөрөө болон бидний эзэн Есүс та нар дээр очих замыг маань заах болтугай. Бид та нарын төлөө адил эзэн та нарыг бие биенээ болон бүгдийг гисэн хайранд өсгөн бэлэх болох болтугай. Ингэснээр эзэн Есүс маань бүх ариун хүнтэйгээ хамт ирэхэд бидний бурхан бөгөөд эцгийн өмнө тэр та нарын зүрхийг ариун чанар дор гим зэмгүй гэж батлнаа гэж хэлсэн. Амен. Паулийн зүрх сэтгэл дотор тэр сайн мэдээ тараасан итгэлийн одоо тэр хүүхдүүд гэж хэлээ тийм ээ. Тесалоник чуулган энэ зөвхөсөд тэдний төлөө хүсэж исэн ерөөсө туйлын нэг хүсэл нь юу байсан бэ гэхээр тэдний дутууг дүүргэх юмсан. Тэдэнд дутагдж байгааг яах вэ? Дүүргэх юмсан гэж санаа зовножсэн. Тэгэхээр бид бие биенийхээ дутууг дүүргэх энэ үйлчлэлийг бидний эзэн удирддаг. Бидний эзэн биднийг чиглүүлдэг. Паул Тимотед хандаж гайхамшигтай нэгэн үйлчлэлийг өгсөнийг бид нэр анзаарч байна. Өөрийн дагалдагч байсан Тимот за чи Тесалоник чуулганд яваад нөхцөл байдлыг мэдчихээд ирээ гэсэн. Энэ бол зүгээр тухайн үед байсан юм энгийн харилцаа бол биш. Тэ? Зүгээр хин нэгэн элчийг илгээх инээ тэр асуудал дээр бол хамгийн ихтэй нэг явуулсан байна. Тимотиг явуулсан. Бид нар бие биендээ хэрэг итгэдэг вэ? Би та нараас асууя. Бид нар бие биенийгээ за ер нь итгэл дотор ингээ урамшуулж за чи үнийг чадах болно найз минь. Та үнийг хийж чаднаа. Эзэн чамтай хамт байх болно. Бид нар бие биендээ хэрэг итгэдэг вэ?
Өнөөдөр хин нэгэнд бид нар итгэхгүй бол эсвэл хин нэгэнд ямар зүйлийг итгээд даатахгүй бол тэр үйлчлэл ерөөхдөө бол ялцардаг байна. Айгуу олон жишээ мэдэндээ ерөөхдөө олон одоо надаас асууж байгаа манай итгэлийн ах ихснэр одоо нэг библийн сургуулийн ингэж сурж исэн энэ тэр хүмүүс. Тэр хүмүүс яагаад ч юм ингэж надтай уулзахдаа дандаа тэгж хэлдэг. Сөрөө чиний үйлчлэл айгүй амжилттай байна. Надад айгүй гоё сонсогдтол л тэгээд хэлэнгүүт хоорондоос ярьдаг ус. Танаа залуучууд айгүй мундаг байна сөрөө. Яаж ингэж за хөгжмийн тал дээр чинь яаж ингэж мундаг хөгжим тоглолт юм бэ? Яаж ингэж үйлчлэлт юм бэ? Ямар мундаг юм бэ танаа залуучууд. Одоо надад ингэж хэлж байгаа хүмүүс байдаг. Сөрөө чи манай цуглаан дээр ирээд манай залуучуудад хөгжим заахад өгч. Тэгээ өөрсдийнхөө залуучуудыг би яг ингэж танаа залуучуудыг болгочмоор байна сөрөө. Гэж хэлж байгаа хэд хэдэн хүн одоо ч гэсэн байгаа. Мэдээж айгүй их баярлалдаг эзэнт маш их талархдаг энэ тэрэж байна. Гэтэ эргүүлээд миний тэрдэд хэлдэг тэр санаа бас зөвлөгөө юу гэдэм бэ гэхээр наа хүүхдүүдэд итгэеч. Чадна штэ наа хүүхдүүд чи. Зааж өгөөд үйлчлэлийг шууд гаргал та. Тэр хүмүүсийг оршуул та. Дүлхэж өгөл төө. Хүмүүст үйлчлэл хариуцуул та гэж. Ганцхан магтаалын үйлчлэлээр биш. Удирдах, номлох, эндрийн үйлчлэл олон зүйлсүүд дээр бид нар бие биендээ итгэх хэрэгтэй байдаг. Манай чуулганд маш гайхамшигтай нэгэн гэрчлэл юу байдаг вэ гэхээр ахлагч нар бол маш их байгаа тийм үү? Ахлагч нар гараа өрөхгүй юу? Манай цуглааны ахлагч нар бүх ахлагч мөнхөдөр ахлагч энэ ч ингээд ахлагч нар байгаа. Маш их ахлагч нар манай чуулганд байгаа. Одоо 20 хэд болчихлоо? 22 юм уу? Удахгүй бол нэг 30 удахгүй нэрээ гарчих юм шиг 2020 оны үйлчлэлийн жил. Одоо тэгээ яг энэ үйлчлэлийн хэсгийг ахлагч байгаа эсвэл ингээд удирдах байгаа энэ үйлчлэгч нарын доор дахиад бэлтгэгдэж байгаа олон тооны хүмүүс байгаа. Энэ бол маш баяртай гэрчлэл. Амен. Бид өшөө илүү бие биендээ итгэж үйлчлэлүүдийг хариуцуулж нөгөө хүмүүсээ бид нар урамшуулах хэрэгтэй. Жишээ нь манай баясгалан пастор байгаа тийм ээ. Яг энэ тал дээр маш сайн. Надтай бол за чи пастор болох хэрэгтэй байна. Энэ бурхны төлөвлөгөөг итгэж л байгаа л да. Гэхдээ энэ ямар том чадвар гэж залуу хүүхдийг босон болоогүй бид нар залбирал дотор ингээл хүлээгээл байж байгаа шүү дээ. Цаг нь босноо болоогүй энэ тэр гэж. Тэгээ баяжлан пастораач гэсэн сурж байгаа энэ зүйл яг л хин нэгнийг гаргаж ирж тэр хүнд итгэх асуудал. Амен. Яагаад тэгэхээр ганцхан итгэл дотроо хүлээлгэж байгаа хариуцлага дотроо нууцсан байдаг. Бурхан хүн бүрийг хамгийн сайнаар бүтээсэн байдаг. Хажууд байгаа найзтай хардаа. Наа үнд чи ямар их чадварыг эзэн өгсөн гэж. Таны төсөөлж байгаагаас ч илүү ихийг наа үнд чи хийж чадна гэж та боддоо. Бид нар өөрсдөө л гой дарга баймаар байдаг те ингээл нэг л мундаг. Энийг миний хийж байгаа юм энэ хүн хийж чадахгүй ч юм шиг ингээл те энэ тэрэг. Тэгээ эзнес надад өгсөн тэр гайхамшигтай өөрчлөлт шийдвэр бусдыг босгон байгуулах энэ дуудлага юу байсан бэ гэхээр яг л те. Хөсөөрэ. Чиний чадж байгаа яагаад өөр хүн чадахгүй гэж. Чи ер нь юу юм? Чи хэн болоод тэг амар чи нэг содон хүн биш шүү дээ. Чи ганцаараа мундаг биш шүү дээ. Гэдэг зүйлийг эзэн надад маш тодорхой хэлсэн байна. Чи ганцаараа дуулаад ганцаараа номлол ганцаараа хөгжимддэг. Гүү тийм биш гэж хэлсэн. Бардан болох үед нь эзэн дандаа намайг дарчихсан. Чи биш тийм биш. Чи тэрийг хардаа тэр чамаас илүү байгаа зү. Чамаас хүмүүс бүр чам шиг болох байдлаа чамаас ч илүү гарч яах вэ? Чадна гэдэг итгэлээ өгсөн. Тэглээгээд хин нэг надаас илүү болчихгууд надад муухай хэцүү байх уу? Үгүй. Бүр баярлж байгаа байхгүй те. Пүү ямар мундаг юм бэ гэж. Тэгээд тэр өөрчлөлт үр жимсийг харахтаа эзэн ямар гайхамшигтай юм бэ гэдгийг гэрчилдэг. Амен. Ямар сайндаа эзэн хэлсэн байх вэ? Ром ном дээр эзэс. Би мэрэгдэг ичээхийн тулд монхог нэгийг сонгод юмаа гэж хэлсэн. Тэгсэн үү? Тэгэж хэлсэн. Тэгээ чадвартай мундаг нэгнүүдийг би үгүй хийхийн тулд би сул дорой хүмүүсийг сонгод юмаа гэж хэлсэн. Тэр биднийг сонгосон шалтгаан нь одоо биднийг өөрийнхөө тэр төгс төгөлдрөлөө улам илүү өдөртөн чиглүүлж тэр та биднийг хэрэглэхийг хүсэж байна. Хажууд байгаа нэс эзэн чамд хэрэглэхийг хүсэж байна гэдэг хэлэхгүй. Өрөөл бусдыг ямагт өөрөөсөө илүү гэж үз гэж хэлсэн.
Тэглээгээд би өөрийгөө голж байгаа юм биш. Тэглээгээд би өөрийгөө орхиж байгаа юм биш, тийм ээ. Харин бидний тэр хандлага, бидний үйлчлэлээс болж маш гайхамшигтай үр жимс. Тэр өсөлт Христ дотор бидэрт өгөгдөх болно гэдгийг бид нар харж чадж байна. Амен. Эзний гайхамшигаар та бүхэн удирдуулахад бэлэн үү? Өдөр бүрийн амьдралыг минь нэг л хэвэн биш. Өдөр бүрийн амьдралыг минь эзэн илүү гайхамшигаар дүүргээсэн. Бид бол мөнхийн улсын иргэд шүү. Тийм ээ? Одоохондоо л бид нар ер нь энэхэндээ гэж хэлэхэд ингээл нэг юм уу жоохон хэцүү амьдарч байгаа шүү дээ. Гэтэ удахгүй бид нар хаана очих вүлээ? Эзэн дээр очиж шүү дээ. Тийм үстэй. Ямар гайхамшигтай юм бэ? Тин чи айраг байдаг болов уу гэж манай хөдөөнийх асууж байна гэстэй. Мөнхийн улсад айраг байгаа болов уу гэж. Бага мó. Ямар ч хэсэн хизээш бидний төсөөлөөгүй мэдрэмжийг бол бид нар тэндээс авах боломжтой гэж харж байгаа тийм ээ. Одоо бидэрт эзнээс өгөгдөж байгаа маш их үйлчлэлүүд бидний өмнө өгөгдсөн байна. Жишээ нь альфа. Одоо 3 сарын хэдэн төлөө 17-нд залуучууд өсвөр залуучдын альфа дахиад эхлэх гэж байна. Та бүхэн энэхүү альфа, энэ авралын зарын гайхамшигтай үйлчлэлд оролцоход бэлэн үү? Энэ газар байгаа хүн бүр энэ альфаны төлөө санаа зовноод залбираасаа гэж би нэгдүгээр хүсэж байна. Нэг мэдсэн чинь альфа эхэлсэн гинэ, нэг мэдсэн чинь альфа дууссан гинэ. Гэт явж явах үедээ тийм ээ. Юугаа ч хийгээ яваад идэв. Альфа болж байгааг мэдгчгүй яваад идэг юм уу? Тэгэхээр ганцхан альфа гэлтэхгүй бидний өмнө Бурханаас өгдөж байгаа маш их төлөвлөгөөнүүд байна. Сайн мэдээний үйлчлэлүүд өөр хоорондоо бид бие биенээ босгон баглаа. Одоо эвлэн чуулганд дотор явж байгаа үйлчлэлүүд ихрээ бид нар харах юм бол ахлагч нар Библийн хичээл хийж. Бүхэл ахлагч нар бид нар Библийн хичээл сурч идэж яг Библи гэдэг нь юу юм бэ? Тийм ээ бид нар Библийг яаж ойлгох юм бэ гэдэг талаар. Тэгээ ахлагч нар маань энэ хичээлийг төгсөөд дуусангууд эсийн бүлгийнхандаа зааж өгнө гэдэгт итгэлтэй байна. Тэгээ бид нар Христийг сурж бид нар бие биендээ зааж бид нар бие биендээ нөлөөлж байгаа нь зөв шүү. Энэ бол зөв зүйл. Бид нар нэг зөв юмыг бид нар гоё хэлдэг штэ. Наа чи зөв шүү гэж хэлдэг штэ. Бид нар бие биенийгээ босгож бие биенийгээ урамшуулж байгаа энэ бол зөв зөв шүү. Хажууд байгаа нэстэ зөв зөв шүү гэж хэлдэг. Паул Тимотиг яг ийхүү босгон байгуулж ирсэн. Тимот нь гайхамшигтай Паулын хүлээлтээс ч илүү тэр үр дүнд хүрсэн гэдгийг Библи бидэнд гэрчилж байна. Өөр олон гайхамшигтай үлгэр дуурайллууд бид нар Библийг унших юм бол ичээ байдаг. Тэгээ бид бие биендээ харилцах харилцаан дотроо хар яра биш. Харин итгэлээс итгэлд бие бинийгаа босгосон амьд харилцаа байгаасаа гэж уриалж байна. Амен. Хизээ нэгэн цагт бидэрт ямар нэгэн зүйл дутагддаг. Заримдаа бид юу надад дутагдаад байгаа гэдгээ ч бид нар мэддэггүй. За би нэг 2 дахь удаага зүүд ярих гэж магадгүй. Гэхдээ та нар энийг зүүд гэж битээ ойлгоорой заяа. Энэ зүүд биш шүү. Орч нь цэнгаахыгаа зүүдлээ. Тэгээ цэнгаах яасан бэ гэхээр намайг зүүдэнд нь маш их тэрвэрч өгсөн. Тэгээ баярлаад байгаа юм бах та. Ер нь цэнгаах маань энэ тэнд яваад айгүй их тэрвэрч өгдөг дөө ер нь. Тэгээд энэ дотор ч гэсэн бид нар бие бинийгаа тайлхруулдаг зөндөөл байдаг тийм. Заримдаа бид нар надад яг юу дутагдаад байгаагаа ч мэддэггүй. Хин нэгэнд нь заримдаа бид нар юу дутагдаад байгаагаа ч мэддэг. Гэхдээ бид нар хамт байснараа тэ наад зах нь эсийн бүлгээ хийсээрээ бид нар бие биенийхээ энэ дутагдгийг яаж чадах нь нөхөж дүүргэж чадах болно. Амен. Нөхөж дүүргэж чадах болно. Өөр олон дутагдал бидний амьдралд бас байдаг. Бид Ивэл орч чуулганы итгэгч ахын дүүс нарт бас талархаад ярих гэрчлэл гэвэл та нар миний тэ дутууг ямар их дүүргэдэг. Түүнийгээ та нар өөрсдөө ч мэдэхгүй дээ. Яг энэ шиг бид нар бие биенийхээ дутууг дүүргэж, итгэлээс сэтгэл бие биенийгээ босгон байгуулж хол явцгаая. Хол явах уу? Үйлчлэлүүдээ хамтдаа илүү ирч хүчтэй байцгаая. Одоо сайхан уран дулаан цаг ирж байна.
Энэ хавар бол одоо шороотой болох нь тодорхой болсон. Гэтэл нэг л гоё байгаа шүү дээ. Дулаарж байгаа учраас аягүй гоё байгаа шүү. Эзэнд хамтдаа талархъя. Түүний хүсэл төлөвлөгөө, түүний ямар гайхамшигтай ажил, эзний бүхий л зүйлд хамтдаа талархъя. Хамтдаа суудлаасаа босъё.